За манай Заамар нутгийн хөгжлийг дэмжих сан маань 2018 оны 3 сарын 3-нд Сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн саналаар нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллагын статустагтаагаар бол нийт удирдах зүйлийн 7 гишүүнтэйгээр бол байгуулагдсан. Тэгээ манай сангийн алсын хараа бол нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцлагатай аж ахуйн нэгж иргэд төрийн бас байгууллагын дэмжлэгтэйгээр хөгжсөн тогтвортой хөгжлийн чиг баримжааг баримжаагаар байгуулагдсан сумыг бол хойч үедээ өвлүүлэх ийм зорилготой. Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн санаачлагаар манай сан маань үүсэн байгуулагдсан гол шалтгаан маань бол тухайн орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгж маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бол тодорхой тухайн суманд бол хөгжилд хувь нэмрийг оруулах хэрэгтэй байдаг. Тэрний дагуу бол манай сум орон нутаг маань үндсэн нийгмийн хариуцлагын гэрээгээ өөрсдөө хийгээд тухайн гэрээн дээр үндэслэгдээд манай сан маань бол аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээгээр гэрээний үндсэн дээрээ санхүүжилтаа бол явуулдаг. За ингээд 2018 оноос 20 оны хооронд 2 жилийн хугацаанд бол манай санд бол 2018 онд бол нийтдээ 457.3 сая төгрөг, 2018 онд бол 400 сая 45 мянган төгрөгийн бол санхүүжилт орж ирсэн байна. За энэ хугацаанд бол нийт бол 2 жилийн дунджаар харахад бол нийт 18 аж ахуйн нэгжтэй бол нийгмийн хариуцлагын гэрээ хийсэн байдаг, хамтран ажиллах гэрээ хийсэн байдаг. За манай сангийн тэргүүлэх чиглэл гэж байгаа. Тэргүүлэх 9 чиглэлтэй. За үүнд бол нийгмийн дэд бүтэц, хөдөө аж ахуй, за байгаль орчин, эрүүл мэнд, хандив тусламж, за хоочийн сан, давагдчихгүй өвчин зүйлийн эрсдлийн сан, за түүх соёл, өв уламжлал, боловсрол соёл шинжлэх ухаан гэх мэтчлэнгээр 9 тэргүүлэх чиглэл зарцуулагддаг. За тухайн тэргүүлэх чиглэл маань бол тухайн жилийн жилдээ бол зарцуулагдах хувь нь өөрчлөгдөд явдаг. За энэ маань юутай холбоотой вэ гэхээр тодорхой засаг даргын мөрийн хөтөлбөр болон иргэдийн санал санаачлаган дээр гарсан саналыг ирэмбэлцсэний үндсэн дээрээс тухайн жилд аль чиглэл рүү илүү их санхүүжилт хийж ажиллах вэ? Сум орон нутгийнхаа хөгжилд аль нь илүү энэ жил бол үр дагаврыг илүү өгөх вэ гэдэг талаас санхүүжилтаа хийдэг. За тухайн санхүүжилтаа хийхийн тулд манайх бол удирдах зөвлөлийн хурлаараа тухайн төсөөл, санал санаачлага тийм ээ тэдгээрийг бол удирдах зөвлөлийн хурлаараа шийдвэрлэж олонхын саналаар гаргадаг. За тэгээ удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлсэний дараа бол гүйцэтгэх албаныхандаа үүрэг болгоод гүйцэтгэх захирлын хүрээнд бол тухайн ажил гүйцэтгэгдээд явдаг. За ямарваа нэг төсөл хөтөлбөр хэрэгжлээ гэхэд манай сангаас санхүүжээд хэрэгжлээ гэхэд дараа нь бол заавал 3-аас 5 жилийн ашиглалтын хугацаа байдаг юм уу тийм ээ. Хариуцлагын үүднээс бол тухайн гүйцэтгсэн компани, хувь хүн, иргэд эдгээр маань бол хариуцлагын үүднээс бол гэрээтэйгээр ажилтдаг. Манай сангийн угаасаа дөрөмд заалттай байгаа сангийн санхүүжилтийн тайлан бол ил тод байх хэвээр. Тийм үүднээс бид нар иргэдтэй ил тод байлгахын тулд өөрийн нүүр ном пэйж хуудасаар дамжуулж иргэдтэй үргэлж нийлттэй байдаг. За нөгөө талаас бол сумын иргэдийн төлөөлөгчийн хурал болон багийн нийтийн хуралд бол жилд 2 удаа бол тайлангаа тайлагнаж дүгнэлттэй авдаг бид нар. За манай удирдах зөвлөл анх бол 7 гишүүнтэйгээр байгуулагдсан болов өнөөдрийн байдлаар бол 9 гишүүнтэй болж өргөжсөн. За энэ удирдах зөвлөлийн гишүүд маань бол удирдах зөвлөлийн дарга 1 хүн, дэд тэргүүнээр 1 хүн. За тэгээ багийн нийтийн 4 Заамар сум маань 4 багтай газар тариалан, уул уурхай, мал аж ахуй, төвийн гэсэн 4 багтай. За 4 багийн төлөөлөлд иргэдийн төлөөлөлд нэг байдаг. За мөн иргэдийн төлөөлөгчийн хурлаас бас нэг төлөөлөл байдаг. За тэгээ малчдын төлөөлөл гэж бас байгаа. Гэхмэчлэнгээр 9 гишүүнтэй байгаа. За тэгээ иргэдийн тухайн удирдах зөвлөлийн гишүүдэд бид нар сонгон шалгаруулалтаа нээлттэй зар тавьдаг. Дээр нь бол хяналтын хороо гэж байгаа. Хяналтын хороонд 3 хүн байдаг. За энэ маань бол манай
сангийн санхүүжилт талаасаа хэрхэн явагдаж байна гэдэг үйл ажиллагаа, санхүү талын үйл ажиллагааг хэрхэн зөв зарцуулж гэнэ үү те тэр талаасаа бол хяндаг. За хөндлөнгийн хяналтын хороо гэж байгаа. Хөндлөнгийн хяналтын хороо маань болохоор ер нь бол иргэдийн төлөөлөл гэж ойлгож болно. За түүнд бол аж ахуйн нэгж буюу одоо санхүүжуулагч байгууллагуудаас төлөөлж 2 хүн. За мөн одоо багийн нийтийн хурлаасаа өөрснөө сонгоод тус бүр нэг хүн 4 багаас гарч ирдэг. За мөн одоо нутгийн зөвлөлөөс 1 хүн гэх мэтлэнгээр ингээд 7 гишүүнтэйгээр бол хөндлөнгийн хяналтын хороо гэдэг маань. За хөндлөнгийн хяналтын хороо маань ямар үүрэгтэй юм бэ гэхээр тухайн сангийн үйл ажиллагааны зарцуулалт одоо үйл ажиллагаа хийгдэж байгаа ажил хийгдэж байгаа одоо төсөл тийм ээ эдгээр маань одоо зөв зүйтэйгээр одоо зарцуулагдаж байна уу? Мөн одоо иргэдэд одоо үнэхээр хэрэгцээтэй үйл ажиллагаа мөн үгүй юу гэх талаас нь бол санал санаачлага хийж өөрөөр хэлэх юм бол иргэдийг одоо сантай хооронд нь холбож өгдөг холбоос болж явдаг гэсэн үг. Санал санаачлага. Хөндлөнгийн хяналтын хороо гэдэг маань болохоор санхүүжилтийн үйл ажиллагааны чиглэлийг үнэхээр хууль ёсоор тийм ээ хууль дүрмийн дагуу хийгдэж чадчихэв үгүй гэдгийг хийгдээд явдаг. За удирдах зөвлөлийн гишүүдийг бол бид нэр тухайн одоо нээлттэй зар тавьдаг гэж түрүү хэлсэн байгаа. Тэгээд нээлттэй зарн дээр үндэслэгдээд удирдах зөвлөлийн хурлаараа орж одоо сонгон шалгаруулалтаа хийж шийдвэрлэдэг. Манай гүйцэтгэх албанд бол 3 хүн ажилладаг. За 3 албан тушаалтан маань нэг нь гүйцэтгэх захирал, харилцааны ажилтан болон яруу, нэгтлэн бодогч гэсэн 3 хүн маань бол гүйцэтгэх албанд манай ажиллаж байгаа. За эдгээрийг мөн одоо сонгон шалгаруулахдаа бид нар нээлттэй зар тавиад нээлттэй зарынхаа одоо хүрээнд сонгуулийн хороо гэж байгаа. Манай сонгуулийн хороогоор дамжуулаад ялангуяа одоо гүйцэтгэх албаныхаа хүмүүсийг бол 3 шагталтайгаар бол сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээрээс тухайн ажилчтай бол сонгон шалгаруулж авдаг юм аа. Манай сан маань мөн одоо сум орон нутгийн удирдлага одоо хэдийгээр төрийн хараат бус ч гэсэн манай одоо сангийн санхүүжүүлэлтийн одоо зарчим маань яг одоо сум орон нутгийн удирдлагуудтайгаа холбоотой учраас бид нар одоо засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон ажлууд маань тухайн орон нутгийн сангийн хөрөнгөөр одоо гүйцэтгэх боломжгүй орон нутгийн сан одоо хүрэлцэхгүй тохиолдолд засаг дарга болон одоо хурлаас гарсан шийдвэрийг бол үндэслээд зарим нэг ажилтаа хамтран ажиллаж санхүүжилт хийдэг. Тиймээс одоо сан маань бол иргэдийн төлөөлөгчийн хуралтайгаа бол хамтарч ажиллах гэрээтэйгээр мөн ажилладаг.